За сая чатаар баахан казакууд орж иж янз янзын бичээд дургуур ажиллаа. Тэгээ би одоо яг зүгээр хэлье гэж байна. Казакуудаа хасгуудаа ч гэдэг юм мэдэхгүй гэж. Тэгээ угсаал ингэж дууддаг байсан гэж. Тэгээ би өөрөө одоо юу гэж дуудах юм бэ? Тэгээ Монгол улсын иргэд гэдэг шин. Тэгээ одоо казакууд байна уу, хасгууд байна уу? Тэр бүрээд байна уу, туваа байна уу, урайхаа байна уу, монгол байна уу, халах байна уу те. Үчин чин бараг мэдэхгүй. Бүгдээр л Монгол улсын иргэд. Тэгээ яг энэ дээр нэг юм байхгүй юу. Тэгээ би одоо маш их төвчээртэйгээр та нарт нэг юм хэлье гэж. Тэ. Одоо ялварлан гадуурх би айгүй дургу гэдэг хэлж байгаа. Энэ үүсэт байгаа нөхцөл байдлыг та нар маш сайн ойлгох цаа. Над руу дайраад яад юм бэ? Энэ асуудлыг би үүсгээгүй гэж дээ. Би зүгээр яг та нар энэ Абакер одоо сайд бол үндсэндээ маш булчингүй одоо улс төрд байгаа улсын хурлын гишүүн сайдын хувьд маш одоо утгагүй мэдээлэл хийж одоо үндэстэн яснаар нь талцуулж байна гэж хэлсэн. Тийм учраас энэ Абакер сайдыг бол огцруулж одоо хариуцлага тооцсон жув байна гэдэг ийм зүйлийг л хэлсэн гэдэг байна. Тийм. Өөрөөр хэлэх юм бол энэ хуультай дүрмтэй энэ тусгаар улс واخхой Монгол улс чинь. Тэгээ үндсэн хууль нь ч байж байгаа тийм ээ. Аль ч үндэстийн ястан байж болно гэж байна тийм ээ. Гэхдээ энэ дэр нэг юм ойлго. За хоёр улсын иргэншилтэй байж болохгүй байхгүй та нар ойлгож байгаа хэвээр. Тийм. Хоёр улсын иргэншилтэй байж болохгүй. Тэгээ энэ дэр Абакер сайд болохоор яасан гэхээр хэлж штэ. Баян үлгэд амьдарч байгаа казакууд буюу хасгууд нь бол үндсэндээ Казахстан улсын иргэдээ гэж ярьж байгаа байхгүй. Энэ ч өөрөө болохгүй зүйл байхгүй та ойлгож байгаа хэвээр. Тэгээ дээр нь одоо ингээд захим орчинд нийтлэгдэж яригдж байгаа энэ зүйлүүд байж байгаа шүү дээ. Ойлгож байна. Тэ. Тэр одоо урайхаа туваа тэ одоо бусад үндэстэн яснууд мэдээж Баян үлгийн аймагт амьдарч байгаа. Ийм усуд байж байгаа шүү дээ. Эдрийн их нь маш их зөрчигчөө талаар бас яригдж байгаа шүү дээ. Тэ. Үүр тэр баримттайгаа тэр одоо өөрснөө үрдэлж чаад мад бичээд пост хийгээд ингээд явж байгаа юм байл шүү дээ. Тэг ингэж болохгүй байхгүй да. Та нар ойлголт тий. Би одоо танараас гуйж байгаа юм биш. Та нар ер нь бас нэг толгойтой болов шүү дээ тий. Наад нэг дүнхүү толгоотой ингээд юм бодмоор байгаа байхгүй. Ямар хууль зорчоод байна бид нар гэж. Тий. Одоо 21-р зуунд орчуулгын газар тусдаа байдаг гэдэг шүү дээ тий. Одоо тэр ямар үндэстэй яст нь хамаагүй бид нар чинь яаж вэ? Оршуулгын газар л одоо оршуулж байгаа шүү дээ. Таанаас шиг тэгж одоо эртний одоо юу гэдгийг хүнүүгүй нөхдөөж байгаа одоо тэнд очиж хэрэгсүр одоо янз янзын мунхан бариад тийм тэнийг юм байхгүй гэж шүү дээ. Хэдий өв соёл байж болно. Гэхдээ 21-р зуунд дөрвөн журмаа дагаж амьдрах зүг биш шүү дээ одоо тийм. Айлын өвлжөө бууцсан дээр хүртэл тэгж болохгүй шүү дээ. Яаж ч бодсон. Тэр Монгол одоо газар шорооны нэр усыг солидгоо энэ төр болох хэрэгтэй байхгүй харин хазаар бас улсын хурлаас тэр нэр сольсон асуудлыг одоо шийдчихлээ тий. Ийм биш та тэгээд эцсийн зүгээр би нэг ганц юм хэлье гэж бодож байгаа. Хэрвээ одоо Баян үлгэд байгаа казакууд өөрснөө газар нутагтай тэгээ монголчууд ингээд юу гэдэг жоохон ядраад ингээд ирэхэд бол та нар монголчуудыг хизээч одоо нутаг усан дээр байлгахгүй л байхгүй юу? Би мэдэж штэ. Тэгээд харин та нарыг Монголын ард түмэн нутаг усан дээр байлгаад ингээ хэдэн үеэр чинь байлгаж штэ. Энэ чинь хайр гэдэг штэ. Тэг ойлгож байна. Хайр гэдэг штэ. Тэгээ бүр одоо төрийн өндөр албан шалуудыг өгж байна. Хашуулж байна. Улсын хурал та нар хэдэн казак байна гэж бодож байна. Зөндөө казак байгаа штэ. Тэгэд улсын хурал суудаг урайхаа байна уу? Улсыг хуралд суудаг бүрээд байна уу? Улсыг хуралд суудаг туваа үндэстэн байна уу? Байхгүй гэдэг шүү дээ. Тэгж ярих юм бол Баян үлгийн аймагт чинь хэдэн үе 9 үеэр амьдарч ирсэн тэр одоо урайхаа туваачууд байх шүү дээ. Эн чинь Монголын үндэсний цөөнх байхгүй жинхэнэ утгаараа. Та нар бас бодох хэрэгтэй байхгүй. Хин хаанаас хизээ
яаж илчгээд тийм ээ хинд заагаад хэнийг дарамтлаад хэний эрхийг зөрчөөд ингээд ямар үйлдэл гаргаад байгаа та бодох хэрэгтэй байхгүй. Толгойтой бол энэ чинь хууль дүрмтэй улс гэдэг шүү дээ. Тэгээ бид нар одоо яг энд ингээд Казак Монголоор талцаад байгаа энэ явдал бол өөрөөр хэлэх юм бол энэ гаднаас ирж байгаа чулуу гэдэг шүү дээ. Гаднаас ирж байгаа чулуу байхгүй. Тэр гадныхын л ашигтай. Тэгээд харал та энэ оюу толгой ордын хууль бус гэрээг тийм ээ энэ одоо л өөрийн гэрээг эсрүүцэж байгаа Казак гэж байна та нар. Би мэдэхгүй гэж шүү дээ. Сонсоочгүй гэж шүү дээ. Гэхдээ яг гэсэн дээр одоо энэ оюу толгойн гэрээ сайхан болоод хувцаа аваад юм ногдол гэдэг юм ингээд ашиг онжоо аваад явах юм бол та нар ч гэсэн аавна шүү дээ. Монгол улсын иргэн учраас аавна гэдэг шүү дээ. Тэгээд Монгол улсын иргэн бол Монгол улсын иргэн шиг байх хэрэгтэй байна. Монголын төлөө цоглох зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Би бол одоо ингээд хараад шүү дээ. Та нарын хүүхд төгөө чинь мэднэ харан судалсан. Мэдчихээн гэдэг шүү дээ. Одоо надад Казак найзууд хүртэл байдаг шүү дээ. Би хэлж шүү дээ. Та нар бол миний харж байгаагаар шүү. Миний ойлгож байгаагаар шүү. Хизээд энэ Монголыг зарж идэхэд би илүү асуудал байгаа шүү дээ. Өөр миний харж байгаагаар. Миний ойлгож байгаагаар шүү. Бодойдол дээр тийм л байгаа шүү дээ. Энэ дээр одоо ингээд хэллээгээд нэг буруу юм байхгүй шүү дээ. Ааны байгаад царайч л энэ шүү дээ одоо. Бодойдол л энэ. Өөр юм байхгүй гэж шүү дээ. Яг том юм яриад одоо сүүлийн үед одоо хувь чадаар орж иж одоо занал хийлж хувь чадаар орж иж том шаагаад байгаа юм. Та нараа заалгадаг юм шиг байхгүй шүү дээ. Ойлгож байгаа шүү дээ. Тэгээ та нараа заалгатлаад нэг доош орно шүү байхгүй шүү дээ. Байрна жоохон бас ингээд та нар өөрсдийг нэг жоохон бодох, өөрсдөө жоохон харах. Тийм үст. Тэр Африкэр сайдаа эргүүлэн тат та нар одоо. Энэ хариуцлагагүй мэдэгдэж үндэсний яснаар нь талцуулсан энэ хөл хариуцлага дооц. Энийг зайлуул. Одоо хардаа Монголын төрд өндөр далнуун шал хашиж ирсэн танай Казак хасаг байгаа шүү дээ. Тэр одоо Казахстан улсын цэргийн том генерал болцсон явж байгаа шүү дээ. Энийг бол жинхэнэ уруулт гэдэг байхгүй. Зүгээр энэ ерөөсөө бодит байдал чинь энэ шүү. Та нар нэг одоо нэг бодох хэрэгтэй байхгүй та. Бодох хэрэгтэй гэдэг шүү дээ. Та нарыг одоо монголчууд үнэхээр хайрлсан шүү. Үнэхээр хайрладаг шүү. Та нар одоо ингэж бас муухай өшөрхөж өөдөөс олон юм яаж ингэж бол занал хийж болохгүй шүү манар.